За өнөөдөр хотоодны галын тухай ярилцсанаа. Хүмүүсийн хотоодны галыг суларчсан байна л да. Хоол боловсруулах чадвар одоо нөгөө уурглаг хоолыг задлах чадвар муутсан байна гэсэн. Шалтгааныг анзаараад тахаар мэдээж олон нөлөөлөл байна. Гэхдээ их том нөлөө үзүүлж байгаа зүйл маш яарч иддэг байдал байна. Хоолоо том өнгөлээд хотоод бол нөгөө тийм бид нар шиг ингээд 32 шүдтэй биш шүү дээ. Хүчээр л хайлуулж байгаа. Хоолын гадна талын хэсгийг хайлуулж дуусгаад бараг цаашаа явуулж юм бүхлээр нь тэгээд тэндээс бид нар шим авч дийлэхгүй. Бидний махан биед бол энэ тасралтгүй амьдрч чадчихлаа бол тасралтгүй эрчим хүч хэрэгтэй байдаг. Тэрийг бол өгч чадах боломж нь их багасна гэсэн. Дээрээс нь хүмүүс одоо бидний стрессийн одоо систем болох энэ симпатик мэдрэлийн систем идэвхтэй байх үед асар их хоол идэт байна. Өөрийгөө тайвшруулж агаад нэг 50 сууж агаад хоол идэх хүмүүс их багассан байна. Асар их адарж гин, яарж гин, давчдаж гин. Тийм учраас хоол ерөөсөө тэгээд дээрэс нь маш их ярьж агаад идэж байгаа учраас хоол ерөөсөө зарлалтгүй цаашаа даваад байна. Тэгэхээр энэ бол яг 20 настад бол зүгээр байж болно. 30 настад жоохон мэдгэдэм нөлөө үзүүлж болно. За тэгээд түүнээс хойш бол огцон механикаар нөлөөлөд энэ хотоодыг 50 байлгаж агаад хоолыг ингээд бүрэн шимийг ингээд задлах юм боломж олохгүй байгаа учраас энэ хотоод бол өөрөө ядарч эхэлж байна. Энэ хотоодны гал бол энэ стрессийн үед энэ 50 бус байдалд энэ хоол унд яаж адгаж идэх эсвэл нэг бол ерөөсөө огт оруулж ирэхгүй байна. Явж агаад нэг хоол шидэж байна. Тэгээ тэр хооронд чинь бол махан бие идэрхтэн чинь таны булчинд байгаа, элгэнд байгаа юм нөөц тэжээлүүдийг л ингэ татаж хэрэглэнэ. Тэгэхээр эцсийн дүнд энэ бол махан биений бүх тамирыг бардаг процесс учраас улан цагтаа хооллоод өгөөч хэлгээд байгаа нэг. Хоёрдугаар тийм яарч адгсан сандарсан байдлаар битгий хоолод ичээ. Нэг тайвширч байгаа суугаад ядаж нэг шимээ бүрэн аваад хаачээ. Энэ бол маш чухал. За дээрэс нь бас нэг анхааруулах зүйл бол энэ хүмүүсийн энэ дуцууц ажиллахаас гадна энэ хоолн дээр ерөөсөө л хоолны цагийг барихгүй асуудал асар их байна. Хамгийн их нар өндөрт байгаа, нар хүчтэй байгаа үед таны хотоодны гал байгалаасаа сайн байх ёстой. Тэр цагийг бас ашиглаад өгөөч. Өдөр нэг 12 цаг, 1 цагийн үед нэг махан хоол, хамгийн хүнд хоолоо бас идээд өгөөч л гэд уул нь хэлээд байна. Хүмүүс бол хэр баргийн энийг бас хэрэгжүүлэхгүй байна.